За дараагийн асуулт. 17 дугаар асуулт. Бид нарыг өөр хариг гаригийнхан судлаад иржсэн тохиолдол байгаа юу? Уус нь орж ирэх хориотой юм. Юу гэж та нарыг судлах вэ? Яагаад? Судлах юм байхгүй. Муухай. Та нарыг алхаар л ирнэ. Ийм сайхан амьдрах орчинтой газрыг юу гэж та нарт маяг гэж зүгээр өгөх. Шохол устгал юм гэж. Тэгээд өөрсдийнхнийгээ дуудах баха. Ийм учраас тийм ээ. Харин өөр биетүүд ирээд нөхөрсөг холбоо үүснэ гэж бодож байгаа ёстой энэ дүрч байна да. Та нарыг бүгдийг ална. Нэр юмгүй хөөхөд төгсдөггүй. Ургамал болгоно. Тэгээд өөрсдийнхнийгээ дуудах үзье. Тэгтээ юугаар нэвтрэх орох гарах хамгаалтанд байдаг. Одоо та нарын энэ орсхоосонд хэлээд байна гэж байна шүү дээ. Тэгвэл энэ хомигдох үед бол та нарыг алхаар ирнэ. Оо хомигдох боломжтой байна. Тэ. Нэг бол тэлэн, нэг бол хомигдно. Ийм л зүйл. Тийм болохоор тийм их тайван энтергээд байх шаардлагагүй л баг. Та нар тэр харийнхантай цуг нөхөрлөнө гэж байхгүй. Нэг бол та нар олно, нэг бол та нар алуулна. Амьдаар чинь ургамал болгол энэ тэнд ингээл үршиг цацхад сайхан юм урган да. Тэгээд гэрээ бэлдэж байгаа л нөгөө эдигээ дуудчих шүү дээ. Тэр харийнханд бол та нарын царай төрөх бүх юм гаж итгэхэд харагдана шүү дээ. Тэгэхээр та нарын хамгийн сайхан царай зүстэй байсан ч хамаагүй шуудлал. Ойлгож байна уу? Та нар ч бас бод нэг тийм 5-6 нүдтэй ч юм уу тэгснэ тийм биетэй хулгаар нь хайшааш юм тийм харуул та нар амар юм байна гэж алхаа бодно гэж. Тийм. Би тэр технологиор илүү байх юм бол бид ор дуусгах бодсон шүү дээ. Нөгөөдөл нь биднийхээ ном сум шиг технологи бид өөртөө галц зэвсэгтэй байвал дуусгах бодсон шүү дээ.